өрийн дэвтэр гэж байгаа. Энэ хэдэн жил болж байгаа? Энэ новоо болж байгаа дэвтэр байна. За сүүлээс 3 дахь хуудас. Нэг альч гэсэн өргөө болгоё. За сайн бацхан өрийн дэвтэр үндэсний влог эхлэхэд бэлэн болсон байна. Бам бам бам. Яа. За манай өрийн дэвтэр влогийн одоо шинэхэн дугаар 44 5 дахь дугаар байх. За энэхүү дугаарын одоо зочноо сошиал ертөнцийн юу л байсан. Сошиал ертөнцийн одоо хатан хоёр ирж одоо. За сонир сайхан юу байцгаад сүүлийн уран бүтээлүүд. Уран бүтээл юу байхдаа сая нэг музик бүтээлч сая наадмын өмнө контент хийсэн. Тэгээд хөгсаран гэдэг контент хийгээд тэгээд залгуулаад нөгөө хин оно идрийнхаа нөгөө гэр бүлийн family shock-ыг дуусгачаал. Тэгэл ерөнхийдөө амархан маягтай л байж. Энэ амар олон гой контент гараад байна. Ард нь дандаа мөөжиг Батгүй ирв. За Батгүй ахын маань үзэсгэлэн технэр одоо Амандария. Жигэн нэр нь хин бэ? Ариун жаргал. Ариун жаргал бай. Амандария. за одоо сүүлийн өөрсдөг нь одоо сүүлийн одоо сошиалсаж амар гоё. Би одоо нөгөө сүүлийн нөгөө өөрийнх нь нэрийг Себастьянаараа бараг сошиалоо нийцдэг юм гэж бодоод байгаа. Чи шаач Себастьян биш юм уу? Үгүй ээ тэрүүгээр бас нөгөө сошиал хаяг маяг албан ёсоор нэгээг байхгүй юу? Биш чамааг Себастьян гэж боддог. Таач гэсэндээ Батгүй мөрлөг хоолъя. Үгүй биш Батгүйгээр чамаа чи порцгоо гэдэг. Одоо усан дээр чамаа порцгоо шүү дээ. За гоё зочд маань орж ирлээ. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Урилга хүлээ авч одоо хүрэлцэн ирсэн Монголын өөдрөг нэгэн одоо үлгэр жишээ гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Тийм баярлалаа. Шинэ сезон эхлснээс хойш хамгийн ихний одоо гэр бүлээр орж байгаа. Би тэр ч нөгөө нэг жүжигчээ, дуучид гэхээсээ гадна бас гэр бүлийн одоо энэ нийгэмдэр хамгийн гоё зөв энерги одоо зөв явж байгаа, гоё амжилттай явж байгаа гэр бүлийгээс оруул тийм. Тэгэхээр хоёр маань одоо яг шинэ сезон хамгийн тэнцлээ. За бас нэг төрлийн хэрэг байна тийм. За манай Аманда ер нь яг ямар мэргэжлийн хүн юм бэ? Би чинь ер нь бараг бүх төрлийн мэргэжил хийсэн юм шиг гэхгүй. За. Ер нь 5 сургууль төгссөн байна. Пүү. За. 3 сургуулийн хятадд төгсөөд Шанхайд хамгийн сүүлд олон улсын эрх зүйчээр докторийн зэрэг хамгаалаад ирсэн байна. За. За тэгээд ер нь 3 мэргэжил эдийн засаг гэсэн мэргэжилтэй тэгснэ одоо ингээл энэ хүнийг дагаад ерөнхийдөө энэ тэгсэн сургууль төгссөн байна. Би чи ерөөсөө ер нь Урташаа өрнө шүү. хоёрыг. Бас та чи юу мюзикл юм уу ер нь? Тийш би хойно төгссөн. Өөрсдөө бас Хойно ярьж байгаа шидэхгүй л аюу муухай юм аа. анх би хайрын нэвтрүүлгийн нэг үзчихсэн юм аа. Тэгсэн чинь хойно төгссөн гэхээр Оросд төгссөн. Тэгээ Коля гэдэг нэртэй юм байна шүү дээ. Эндээс хожмочоо авч тий. Харин тэгж бодсон чинь үгүй байсан юм байна. Батгүй ах би яг санаж байна. Хөрмөөгээд жил болчихоо. Тэглээ. Хэдэн сар хэдэн туурмаа лээ? 9 сарын 7-нд. Оот яг жил Яг жил болж байгаа. Монголд бас цуутай л хөрөм хийсэн манай хоёр доо тий. Одоо сошиал ертөнцийг тэр өдөр донслогож тийм ээ. За хөрөм ямар вэ? Дажгүй сайхан. Гачин сайхан. Байсан. Зүгээр жингүүцээр байгаа л дуусгасан шүү дээ. Бүр ингээд ядж хахад тийм олон хүмүүс донд би бол ер нь орж үзээгүй. Анх удаага тийм олон хүн дотор ороод ер нь хаана хэвэн юу байгаа нь бөө мэд. Ерөөсөө ингээд жингүүдэж байж байгаа л нэг мэтгэл дуусаад тэр ирсэн байсан юм уу? Тэр явцсан байсан юм уу гэж дараа нь бүр нэг тийм л юм бэлээ шүү дээ. Айгу амар юм бэлээ. Ер нь бол. За коллег өвд. Тэгээ тийм мэдрэмж чи зөв тасарсан шүү дээ. Тэгэл тэрийг бол өгөөр хэлхийн аргагүй шүү дээ. Тэгэл юу гэдэг тэр гоё мэдрэмж бүх зүйл тэнд гарч иж байгаа. Хамгийн нөгөө дандаа аз жаргал хүсч ирсэн хүмүүсийн тэр гоё найраг, тэр гоё нөгөө нэг юм ядчихэд энэ гоё царай гээл те. Дандаа аз жаргал үлгэлсэн инээмсэлсэн юм шиг. Тэнд ингээ бухимдсан нэг юм ууртан байхгүй шүү дээ те. Тэгэл адглал тэр чинь гэхэл гоё энерги мэдрэгдээл тэр бүхэн чинь гоё зүйлийг өгж байгаа байхгүй. Тий, одоо бид хоёр сая бас хормынхаа нөгөө бичлгүүдийн үзэнгүүт ингээд аюу гой бас аюу дурсамж сэргээл ингэчээс нэрээ хүмүүс ингэсэн юм байна гэл. Их хөлөх хоолжээ. Хормон дээр 3 үйлсэн байх. Ихтэй айгүй гоё юм байлаа. Тэгээ хормон дээр чи би 3 үйлсэн байх. Ер нь тэгээд юм байна. Би ч нэг мейкапа бодож байгаа байхгүй бас. Өвтөлтөд мейкапа бодоод одоо хүн шүү. Нулимсаа талгээд Батараа гэдэг. би чи ямар тийм урсгах тийм гарцдах юм байх нь шууд мэдэж байгаа. Тэгээ нэг гоё юм анзаарсан. Юу гэхээр нөгөө нэг юм хором дээр маш олон хүмүүс ирсэн байсан харагдсан л та. Тэгээд юу вэ гэхээр энэ хоёр хүн
одоо бусаддаа ямар гоё нөлөөтэй, ямар гоё найз нөхдөдтэй, ямар олон ийм түншүүд, ямар олон одоо хамаатан садан төрөл төрөстэй гэдэг тэр хорим дээр ирсэн зочдоос харж байсан. Маш олон гоё найзтай одоо манай Батгүйхыг би бол Батгүйхыг мэднэ. Маш олон найзтай, маш олон одоо андуудтай, маш олон одоо хүрээлэл томтой л доо. Хүрээлэл том. Зөндөө олон дүү найзуудтай. Тагтаа багтаа тэрвэрлсэн. Тагтаа дараа тэрвэрлэг. Арай мөч өтрлөө арай ойртохгүй байна. За. Аманд ч одоо модель хийжсэн тий. Яа тэр ч одоо бас хийж байсан ч гэхэд хаашаа зүгээр яг оюутан байх үедээ л хальт сонирхдаг байсан. Тэгэл яваандаа нэг жоохон хоббигоор л хийн. Тэрнээс иш бол түүхэн замлуудын мэрэгжил энэ төр бол биш. Аха. Тэгээ клипэд тоглож байсан. UBS-ийн нөгөө Брад Басгад гэдэг дууны клипэн дээр шанс тоглосон Бас хөгжим дараад байдаг тийм. За тийм. Тэр чинь бас жижигхэн юм. Би ерөөсө чаддаг юм чадахгүй юм байна. Айгу хэцүү. Хүн юу хийдэг вэ гэхээр хийдэг юм хэлэхээр бүгдээ ч хийгээд байгаа юм шиг. Чадахгүй гэхээр хаашаа чинь нэг тийм. Би болохоор эндээс ингэ бодохдоо за UBS дээр маахны сүүлдээр орж ирсэн. За угаасаа гэр модель хийдэг. Урлагтаа бас их ойрхон илэгтэй тий. Бид нар ч бас киноны санал өгөөд хэдүүлээ нэг уулж иртэй мөөжгийнх энэ тий. Тэгэж мэгэж бодоод за тий яаж яваад ер нь энэ хүн өөрөө чи эргүүлээд эхлэв. Тэр анхны гой талцсан түүхгүй шүү дээ. Хайрын түүхээ дурсаач. Тэг чамаг ярьж бол түм. Тэр яас эвгүй газар танилцсан юм уу? Яас? Гү. Би одоо ер нь дааягаар л найрсан л гэж боддоо Би шүү. чи хамгийн гол нь ундаанд явцсан бол тэрээ тэгээд айгүй хэцүү юу. Би чи ингэсэн одоо манай Аманда Батгүйхыг найрцсан байх уу? Ер нь бол баг тгий таарах. Би чи нөгөө нэг тийм болох гэдэг. одоо нөгөө нэг юм хятад цай хятад ундаа байнга авч хэргэлдэг байсан байхгүй юу? Олон жилийн өмнөөс л тэгэл гэртээ байнга авдаг. Тэгэл байжсэн чинь Надаас захиалж авдаг л. захиалж аваад би 3 4 жил болсон байсан байхгүй юу? Тэгэл чатчихлоо ундаа авъя гэдэг юм бол хүргээд гээгээд хөргүүлээл авдаг ус. Тэгсэн чинь нөгөө яг сүүлийн цагаан сараар л удаа би чинь нэг ундаа авъя гэдэг нэг хайрцгийг авъя гэд явуулахгүй. Тэгсэн чинь байжсэн чинь хаана нэгэд тэнд байна гэсэн чинь захиалга өргөж гэж байгаа нэг залуу ярьж тэгсэн чинь 4 хайрцгийг авчираад өгчлээ. За. Гүй би 4-ыг аавна гээгүй шүү дээ. 2-ыг авъя гэсэн шүү дээ гэсэн чинь гөө захиал харин танд 4-ийг өгчөөрэй гэсэн. Өө ямар балаа юм бэ? За ахын 4-ийн мөнгөний нэг итгээгээ. Тэгээд бичгүй чат бичээд үе яаж байгаа бэ 4-ийг явуулсан байж. Зүгээр наача 2 нь бэлэг гэдэг. Гөө би 4-ийн мөнгийг хийгээч. Гүү чи 2-ынхаа л мөнгийг хийгээл. За гэх. Тэгээ би баярлаа гэдгсэн чи цагаан сарын бэлэг шүүгээ. Тэгээ баярлаа гэд тэгэл байж байгаа битээ чинь ганц 2 чат бичилчихэж байгаа. Тэгээ би чи нэг шиг нэг хөдөө киноны зурганд явах гэж таарад. Тэгээ замаараа ойлоо нэг аяр кофе уух. За тэгээ битээ нэг кофе уугаад. Тэгээд кофенаас Анхны хацаа яасан бэ тийм ээ да? Тэр зөндөл ундаа та нарт Гүү тэр үчи хараа ийм даё чи форестийн гарын бэлгүүд ингээл амар хэлвэстэй аюу гоё. Зөндөө өгдөг шүү дээ. Та дундаас нуугар ойлгочихсон. Гүй би тэгээд аваад ирсэн байхгүй тэгсэн чинь мэдгүй юу болсон юм. Эдгээр үргэлжлүүлээ чат өчмөр санагдсан юм байна. Тэгээд бид тэр чинь нэг кофе уучаад тэгээд би гарч явахдаа баярлаа гэж бишээ. Тэгээд тэрнээс биш баярлагын араас нэг үг ирэнгүүт би араас нэг үг. Тэгээд ингэ Тэгэл жоохон жижигчлээ. Ер нь бол Батгүйх бол буруу ханд авсан юм байна л да. Ер нь бол Чифер Даяг бол хүн бол уран бүтээлч болгон ингээл гэр оронд нь бэлгээр очдог байсан байхгүй юу? Та л одоо надад ганцхан ирж байгаа юм байна. Зүгээр л 2-ыг оос 4 болгоход над хандтай байдаг буруугаар ойлгосон. Гүү би чи хандтай гэж бодох бошоо мөнгөний хийж бодож байгаа байхгүй би чи. Тэр ариун сэтгэлээ. Тэгсэн чи энэ хүн хамаагүй зүгээрээ гэл тэгээд би чи байхгүй. Гоё. Тэгээд аливаа нэгэн одоо хайр дурлал те аливаа нэгэн зүйл анхны одоо тэр танилцсан түүх бол хамгийн гоё өгдөг шүү дээ те. Тэгэл өстой болох ёстой юм болдог. Тийм өстой яг өстой хүмүүс болж уулзах ёстой хүмүүс уулзна гэдэг шиг л. За өнөөдрийн нэвтрэл ер нь одоо өрийн төвтрийн 10 дугаар одоо энэ Солонгос ресторан буюу Холанжи үстэй. Хоранжи. Дахиж бүгдээрээ барыг солонгосоор ирж байгаа сте. Үгүй ээ. Яг орчуулагчтай. Сар гарan байсан нэг чонон пэв баясаа өмнөд татгаад ирлээ. Манай 10 дугаар дээр Холанжи ресторан, манай жижигийн ресторан. Жижигэн маань Солонгосоос нэг мэрэгэн санаатай ирсэн. Тэр нь юу вэ гэхээр Солонгос ресторан нээе гэсэн одоо тийм мэрэгэн санаатай. Амар биш. Энд хаусны бид нар зуны зураг авалт тест. Зураг авалтаа ирээл тэгэл юу мэрэгэн санаанд бууж ирээл. Тэгээ ганаа энэ хоёр юу одоо энэ хоолны бизнес рүү хөл тавьсан байгаа. Манай хэд маань бүгд захирал болцсон хаа. За. Зайсан хийлээ. Захирал боллоо. Хоолны газрын захирал боллоо. Нөгөө ер нь бас юуны захирал болоод байгаа. Тустай юм хийгээл яваа. Чи яаж?
Би яах вэ байна. Нэг намын дэлгүүр дээрс давхурцсан. Энэ ч хоёр ресторан биш доторх тогтчол гэдэг нь бол Одоо тэгээ хоолны нийтэд үзээрэй. Ерөнхийдөө бол хоол нь бол зүгээр үнэхээр хоёр өдөр идсэн бүр орж ийн. Тэгээ хоол нь орж ирэхгүй шүү дээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. Баг нас хаана өнгөрөв? Тэр үед өрийн дэвтрийн соёл гэж байв уу? Тэ? Тэр үед одоо бичүүлж байв уу? За тэгээ оюутан болоод бол тоймгүй л байх өөрөө бол Нөхцөлгүй. нөхцөлгүй л байх тэ. Тэр өрийн дэвтрийн соёлоо одоо гоё дурсамжаасаа гоё. Тэгээд ганц бол байсан шүү дээ бас. Тий. Тэрнээс аваалцсан гэж. Яг би ч одоо хар багтааг бол 100,000 төссөн. Бас гайгүй хотын төв юу гэд. Тэгэхгүй яхаа. Нэг гүрд авцсан. Тэгээд 100,000 75 дугаар сургуулийг төгсөөл 8 9 дугаар ингээд төгсөө. Тэгээд 10 дугаар ингээд би Багнуур төгссөн. Яаж яадаг вэ? Нөгөө аав Улаан сүмний доор орсон юм байна. аав чи Багнуур руу нүчгүй. Тэгээд дагаад явж байгаа юм шиг. Тэгээд Багнуур тач төгсөөл тэгээд 10 дугаар ингээд төгсдөг тэр жил би ч нөгөө Багнуурт анх тэр нөгөө жинхэнэ өөсгний юм шиг анх тийж мэдэж авч байгаа байхгүй юу. Тэгмэд л Багнуурынхан чинь уурхайн ажилчид чинь юу яадаг? Цалин хүртлээ. За тий. Үр тавьдаг. Тэгээд дэлгүүрүүдэд нь үр тавьдаг. Тэгээд цалингаа буухлаар хүрчээл пүк гэж бөөнөр нөгдөг. Тим бэст юм биш л дээ. Тэрийг нь мэдэхгүй байсан. Тэгээд манаас Багнуурт бас нэг юм бильярд нэгээд нэг зочдууд муудлаа ажиллажсэн байхгүй юу. Тэнгуул чинь нөгөө бильярдн дээр нөхдөө чирээл за нэг бичүүлчихье гэх. Тэгээд нүддэг байхгүй. Бүтүүнүүд нь. Тэгээд би ч тэр дундуур нөгөө хэдийг хажаад бас нэг хэдэн дөрөв хом бичиж байгаа юм шиг. Бас тэгээд цалин Нэмж бичсэн шүү. Тэгээд цалин мөхөнд үлээчих. Ер нь өр тавьж явсан өр бичиж явсан юм. Бичиж явсаа тийм. Тэгээд өр тавьж явсан. Тэгээд би ч сургуулаад өгсөл дээд сургуульд ороод тэгээд өр тавьж хэлж байгаа юм байна. Би даас өр тавьж. Тэг би даас анхны өөсгөө тавьж. Тэгэл тэр мөж чинь тэгэл Танаа яг танаа ангид одоо хинүүс вэ? манай ингэ чи одоо энэ манлаа байна. За тэгээд Адиа сүлд орчихсон. Адиа байна. За жүжигчдээс цэрэн бол эднэр чи манай доотлын курст орж ирээд. Тэгээд лав дулан биш тий. Лав дулан эднэр чи манай анги байхгүй юу? Жинхэнэ өр тавих магадлалтай хүмүүс бүр нэг анги. Лав дулан чи өөр бас шиж гайг байсан юм. Бид нар чи лав дулмын имийг аваад аваач өөр тавьдаг байсан байхгүй юу? Юуг аваад? Юуг? Имэн бүгжийг аваад. Энэ хүмүүс аваад тавьчих. Ганц гайгүй юм. Найз маргааш яг аваад өгчөхгүй эмэг бүгжийг аваач тавилаа. Маргааш нь өш юм авчихгүй юм уу? Ямар юм уу гэдэг. Тэгвэл ямар балерин танараасаар талаар гэсээр тэгээд өөрөө заримдаа авдаг. Заримдаа нэг за ихээ цөөх авч өгсөндөө бас. Ер нь ихэнхдээ одоо юма тавьж байгаа хүн л баг авд юм өөрөө тий. Тэд тухайн үед бөөндөө маргааш гэхэд тэд гэсэн мөртлөө маргааш нь байхгүй шүү дээ. Уцмуцаа тавьсан хүн л авд тий. Тэр ямар сандаа бид нар ч нэг боё багшийн нэг тоглолтод орж ирсэн байхгүй юу? Боё багш манад багшилж ирсэн байхгүй юу? Тэгээд тоглолтод орсон хүмүүстэй баярлаа гэдэг ард нь бүжиглсэн идэв хүмүүстэй ингээд ангид чинь нэг юм систем хөгжим авч өгдөг. Амар том хөгжим, юм том хөгжим. За хэдүүл яг хөгжим угаамаар байдаг гэсэн чинь угаах гэсэн чинь мөнгө өгдөг. Хөгжмөө ламбартай. Тэгээ хөгжмөө авч ламбарч тэгээ хурж идэх хөгжмөө угааж. Тэгээ өгч угаагач юм шүү дээ. Тэгэл ойд багч нэг тиймэрхүү маягаар бол өөрийг бол битүү тавина штэ. Тэгэл дараа нь их метрс театрт ороод 2002 онд 3 он театрт ороод тэгэл Бас тавьсан. тэр үе чинь чаавс анхны цалин чинь хэдэн төгрөглөө 28,000 төгрөглөө буугаал. Тэгэл анхны цалингаараа битэр чинь нэг аяг аваад ганц шилэм аваад хоёлоо хувааж угаал тэгэл Хоёр ч одоо ийм үндсэн жүжигч байсан юм уу? Студент гэдэг гэж байсан. студент гэж байгаагүй зүгээр туслах жүжигчин гэж шууд эхний 3 сар Яг үндсэнгүүдээс арай жоохон бага цалинтай байна. дагалдангаар ороод тэгээ 3 сарын дараа үндсэн болсон байхгүй. Тэгээд битээ чинь анхны тэр дагалдангийнхаа цалингаар чинь юм аваад тэгээд нөгөө хүн мөнгөнд дуусаад маргаашнаас нь хэсүүлэл ганцнд бичүүлчих. Тэгэл эхэлж байгаа шүү дээ. Тэгэл сүүлдээ өр маань нэлээд томроод Canon X-ийн нэг 100 сая өгчээ шиг. Одоо гэрэгцээ цаашаа тэгэл Тэгэл бас л тэр үеч бас хэцүү өрнүүд тавина штэ бас. Драмын театрын тэр ави одоо нөгөө өр зээл тавьдаг ихчнэр ахнаар бол тэгэл бүр мэддэг болц тээ. Тий. Драмын театрт чи бас ч гайгүй нөгөө цалин авдаг байсан болохоор гуанзанд л өгдөг. Гуанзанд л өртөд гэсэн. Тэгээ босод газрууд нь гайгүй штэ. Ер нь гуанзны өр бол баг бүтэн цалин тэр чигээр явна шүү дээ. Оо. Баг нэмэгтэй штэ. Амандаг явд. би ч ер нь санхүүгийн айгүй эмгсэгцтэй хүн байсан юм шүү. Багийн актер Тий, өгсөн. бодоод байсан чи ер нь нэг тэгж өөр мөр тавьсан санагдахгүй хээ. Яг мөнгөгүй бол тэгэл мөнгөгүйдээ харуулаад амьдарч хүнээс бас нэг тэгж гууж мөч. Би чин Дорнод аймгийн Цагаан овоо сум.
Суманд өссөн болохоор бас нэг мөнгөтэй тэгж бас нэг амар харьцаж байгаагүй юм байна. Сумд бас яг нь тэгж шүү тий. Тэгээд нэг 10 жилдээ Дорнод аймагтаа төгсөөд тэр үед ч одоо нэг 100 төгрөгөөр нэг өөхөө аваад болгоол байсан. Хамгийн төв рүү орж ирээд. Тий. Төгсөхдөө төрөөгөө төгссөн юм тий. Төгсөхдөө 5 дугаар сургуульдаа төгсөө. Тэгээд энд ирээд оюутан байхад ч гэсэн нэг их тэгж өөр мөр тавьж ирсэн санахгүй байна. Бүр амар л яг л ингээл мөнгө байвал хэрэглэн байхгүй бол тэгэл байгаагаар л болгоол амьдрэх байсан. Маш сахилга баттай эмэгтэйг авч суусан. Бас сахилга батгүй хүн авч суусан байх нь биш үү гэж. Би чи өнсөө нүр тавьчихсан. Ерөнхий ивент хэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн. Kimini Travel. За нэвтрүүлэгтээ ерөнхий ивент тэтгэгчээр Kimini Travel ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө Хайнаан руу одоо маш олон аяллыг ер нь Хайнаан руу одоо аяллаа төлхөө явуулдаг ийм Kimini Travel хийж байгаа. Тэгээд 10 дугаарын турш манайтай хамтран ажиллаж байгаа. Тэгээд одоо ингэж байгаа юм байлээ. Kimini Travel шүү дээ 10 сарын 28-наас 11 сарын 4 хүртэл нэг юм гоё аялал VIP нэг 40 хүн зөрөөс аялал хийж байгаа. Тэр нь болохоор нөгөө гадаад очиж юм билээ. Travis Scott гэдэг. Travis Scott-ийн тоглолтыг яг тайлбарлуулаад гадаад аялгаа би хариу үзтээ. Тэгээд тэр л ажиллаж байгаа. За тэгээд би нэг зүйл асуух чи юу вэ гэхээр мэдээж хэрэг уран бүтээлч хүн одоо бизнесмен хүн дээрээс нь одоо бизнес леди хүн тэнгуүтээ нэг одоо жишээ нь ямар нэгэн бизнес эхлэхэд нөгөө хөрөнгө одоо хэрэг болно шүү дээ. Одоо ямар нэгэн кино гэхэд хөрөнгө хэрэг болно шүү дээ. Зээлж өв. Одоо анхны юу бол зээлж л эхэлчихсэн нь. Тийм шүү дээ. Кино маш шууд зээлж шүү дээ. За госон хэвээр уран бүтээл хийн гээл тэгэл. Таны анхны кино юу юм? Би өөрөө найруулсан нь бол ерхэн болгож өгөөч шүү дээ. Давчаагч тоглодог уу? Үгүй юу хин сайн агч цэ төмрах цэнгэл тийм нөгөө төрөө акапел төрөө тоглодог. нөгөө нэг тэрэгцэр дээр та тэрийг найруулсан юм. тэгсэн шүү дээ. Тэрний продюсер л нөө та. Тэгээд Тий, тэгэл нөгөө гүйцэтгэх продюсер өөрөө игээл тэгэл өөр тавиал тэгэл өөрөө найруулаад тэгэл өөрөө шатаал өөрөө утасаагүй дэлгэв явсан. Тийм үү. Уул хажуу гэрстэй гол Тийм шүү дээ. Уулын гоё кино. Тэр биш бас нэг найзлалтай байсан нэг залуутай хамт хоёлаа хамтрыгээ тэгээ тэрнтэйгээ хамт байж байгаа. Тэгээд сүүлийн өдөр энэ нөгөө одоо энэ Намаадыг Наранбат л шүү дээ. Тий. Наранбат руу яриад. Тэр чи 2015 он. Наранбат руу яриад Наранбат би ингээд нэг юм кино хийсэн юм аа одоо ингээд энийгээ ингээд бүхнүүд нь бэлэн болцсон ирээд үзээч. Тэгсэн чи үзсэн. Тэгээ би одоо ингээд 100 эдэн саяар кино хийцээ. Тэгээ одоо энийгээ ингээд 100% гэж аим. Тэгээд энэ киного танах хамтраач гэдгсэн чинь за бид нар оролцсон. Маркетинг бид нар бүтэн хариуцсан. Маркетинг нэг 50 60 сая төгрөг орно. Бүгдийг гаргая. Тэгээд юнишэндээ 50. Тэгээд хэдүүлээ орлого 50 50 гэхгүй. За гусчих. Тэгэл гусах гал гэсэн чинь нөгөө хамт байсан нөхөр чинь зогсоо зам яах юм бэ? Хайр юм хүн 50% чиглэлцүүстэй чи яах гээд байгаа юм бэ? Ийм гоё киног нэрээ тийм юм болоо. Тэрэнд нь итгээд зарбатаа гэдийгээд гэсэн. Тэгэл мөрөөл өөрөө хийчихгээл. Тэгэл дахиад хүнээс мөнгө зээлэл 30 сая төгрөг зээлэл маркетинг хийгээд. Тэгэл кино театрт өгөөл тэгсэн чи кино театрт тэр үуч нэг ямар кино вэ нэг Цэбогийн Пэчн гэдэг кино юу лээ? 10 удрах чинь унжсэн байна. 10 удар унжсэн байхгүй. Тэгсэн чинь энэ тухайд одоо энэ цэнгэл ирсэн байхгүй. 10 удар айгу муу байна. 10 удар маргааснаас буух гэж байна. Тэгээд тэгвэл танаа кино шингээд ороод өсөлт ингэ. Одоо тэгсийн цэнгэл гэж явах нь шүү дээ. Тэгвэл яац юм за маргааснаас эхлээд бут нэргэн гэсэн чинь яг тэр өдөөс ихсүүлэл барьж итгэх нөгөө трейлер үзсэн. Тэр нь явцсан чинь пүк гэсэн чинь манай кино оноод нөгөө тэдний кино гэж. Яа. Тэгэл тэгсэн шүү тий. Ганцхан өдрийн дотор манай кино байхгүй болоод тэгэл юу вэ гэж тэгсэн чинь киноноос чинь 3 сая хэдэн зуун мянган төгрөг орж ирээл. Тэгэл юу 140 50 сая төгрөг чи 3 сая төгрөгтэй хүн чи юу вэ гэж өөр хэцүү. Наавш гэл тэгэл киногоо барайл хөдөө явсан ч хүн үзтээ. Нэ. 10 аймгаар явсан. Ганцаархан авт микрон цугаад. Өөр унаах. Тэгэл утаа гаргаж байгаа юм. Тэгээ машин тэргээ зараа бүх юмаа зарцсан байсан. Тэгэл би чи хог дээр төгөрсөн гэсэн. Тэгэл ер нь орон нутгаар явхад суботник хийгээл яваад хаа. Мөнгөний суботниктэй шүү дээ. Арайг нэг жоо гурлын шүлнийх мөнгөийг олоо тэгэл буцаж байгаа юм чи. Бас тэр үуч бас гэсэн шүү дээ.
Тэгээс нэг анхны Уран бүтээл хэцүү те. Хэцүү. Тэгэл нэг Хин ч одоо нэг бодоол тэрэндээ ингээд шатааж явсараа. Хин ч одоо ингээд уран бүтээлч хүмүүс хизээч миний кино муу болно гэж хийдгүү байхгүй. Аль гоёор нь хийн хүмүүст үзүүлнэ гэж бодоод хийдэг. Яг ингээд одоо ингээд зах зээл дээр гараад ирэхлээрээ бас те. Амар юм. Тэгэл би ч тэр үедээ л бас л өндөр өмтөж үжигч таасан. Одоо ингээд аха энэ давс ингээ гурыг л одоо ингээл хүмүүстэй алсан амар горлог ашиг оллоо молоо. Яг ингээд бөөндө хуваагаад үзэхлээр бас амар зүү мэднэ. Агад ойлгомжтой гэсэн. За аманд ингээ шатаж байсан түүх байна гэдэг. Шатаж байсан түүх байна уу байна. Ковид үеэр чи нам шатлаа шүү. Бүр ямар ч бүх мөнгөөрөө ундаага загцсан тэгэл орж иж чадахгүй 6-7 сар болцсон. Тэгэл тэргээрээ тэр чигээр насгуулаад. Бүр орж ирээч гэлээсөө. Тэгээ 6-7 сар болцсон чинь хугацаа өдөрцөө. Хугацаа хэтрээгүй. Ингэдэг юм байна. Манайх чинь нөгөө 6 сараас дотгошоо хугацаатай бүтээгдэхүүн оруулж ирдэг юм байна. Тэгэнгүүт нь энэ чинь юу яах? Манай хуульд нийцэхгүй юм байна. Тэгэл асуулж байгаа юм да. Яаж идэг шууд тутгал орж байна. Амар өнөө. Амар штэ. Би ч тэг бас юмыг бас юу яадаг юм уу? Нэг тийм хүн дээр бас хүлээж авдаг. Ямар нэгэн юм ачаалал ер нь даагаас сурсан гэх юм уу? Тэгэл за одоо тэгэл өргөжлүүлэндээ ковидын дараа яаж болох нь доо. Ковидын үеэр чинь нөгөө ажилчдын цалингаа тавьж чадахгүй. Байрныхаа баг мөнгөч нөгөө нэг төлж чадахгүй боллоо шүү дээ. Яг бизнес хийжсэн хүмүүс чинь таг ямар ч орлого байхгүй. Бүгдийг ингээ асгаж ир гэж штэ тий. Хэд орчим төгрөгийн бараа асгуулах уу? Лаваа юм. Тэр үед чинь яг 2 машин загсан 200 гаруй сая төгрөг. Гэсэн үг байхгүй юу? 200 гаруй сая төгрөгийг нүдэн дээр асгуулах гэж байна. Ямар гээ гэсэн. Амар. Хараад л ерөнхийдөө ингээд зүрх шимшрэн шүү дээ. Яа гэл тэгэл яг бид нөгөө нэг хөрөнгө оруулагч хаажсан тулдаа хөрөнгө оруулагч олсон тулдаа дахиад босч ирсэн. Тэгэхгүй дахиж өөрөө ингэх юм бол бас л хэцүү шүү. За жижигхэн рестораны хоол насны сайхан амсч. Та амсаг байсан уу те? Ерөөсөө ирж амжиг бас. Манайха хаяг нь юу шүү? Нэгдүгээр сургуулийн замын эсрэг талд нөгөө нэг Твин Тавер гэж байгаа. Твин Таврын 2 давхар. Миний өстой гоё юм. Твин Таврын яг нөгөө нэг зүүн талын жигүүрийн 2 давхар ч. За одоо камера унтраж. Яг бид тэгээд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. Хэдий рекламч хэлээ би хоол хийнэ гэж байхгүй байна уу? Ахлахаа чаддаг юм аа. Ерөнхий ивент тэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн. Kimini Travel. За окей, хоол таалагдах баха. Оо гайхалтай. Хоёр хүн байж ах чи тий. Ахаас асуу. Ах намайг бодохгүй захирал болгоно гэсэн. Тэнгүүт надаар тий. Аха хоол таалагдав. Миний агаа. Гоё алтай бас. Яг нэг сайхан юм идсэн юм боллоо. За окей. Бид нар чинь нөгөө Энда Авс 2 гэх кино гэдэг манай Энда Авс 2-ын зургийн дарга манай Батг байх байсан. Тэгээд бас тэр чинь кино их хэцүү шүү дээ. Тэгээд нөгөө таа чи нэр над дүртэй байна.
тэрийг ярих гээд хүний өөр дараад нэг боёдоо осодчихлоо. Одоо өөрөө дарах нь дээ. Одоо ингэдэг байхгүй нөгөө Canon дээр ч одоо ингээ ордог гардаг машинууд чинь тэрнээс гуйна, энээс гуйна гэл тэгээд сүүлдээ яг нэг гол дүрийн маань эсрэгтлийн гол дүрийн маань унд явах машин яг банк зургийн турш байхаар болоод Батбаахын машиныг ашиглаваа. Тэгээд ашиглаж байгаа нөгөө X-Stop байлаа тий. Benz ML 350 байсан аахгүй. Бишээ улаан хөрөнгөний нэг. Тий улаан хөрөнгөний Benz тий. Benz. Тэгээд ахаад таны машины чинь зурганд оруулаад тахыг. Би ажил яах юм гэж та туслахын машинаар явчихгүй. Заасан тэгээ. Ахлаа бүрөөсөгчлөө. Тэгээд нэг машин нүлдээ чи нөгөө бүрөөс тэгээд авахгүй гадуур ажиллаа амжилж байгаа л хүрэлэрл. Тэгэл хурж ирээл энэд зураг аваад нэг юуны Вьетнам цэцэр дотор зураг аваад байж. Тэгэл ингээл явжсэн чи ингээ харсан чинь капотон дэр ингээд юмар ингэсэн юм шиг байж. Үгүй яаж. Хөө энэ яац ингэ гэсэн чи өө янаха бид нүн түрүү зураг аваад нөгөө нэг Хамар дээр нь зодтолдог нэг. Хамар дээр ингээ тоосыг авж байгаа ингээ зураг ингэсэн чинь им жинси якаар авсан жинси якийнхнийх нь товчны унцны ингээ төмөр байсан юм идэггүй ингээд чиг. Оо та нар болоочтой та нар гэсэн чи аха янсалчна гэж тэглээ. За энийг янслаараа та нар гэж тэглээ. Тэгэл би дараагийн ажилд яваад бас нэг хүн амтан бас хоолнд явчаад буцаад хүрээд хоолнд явчаад буцаж хүрзээл гэсэн чинь уртл манайгээд уртлын нүур хаарч. Үгүй энэ сэлтэг байдаг сэлтэг нүур. Үгүй энэ яагаад байгаа чи үзсэн чи аха нөгөө капотын сөкköd гэсэн чи буруу татаад хааглаа. За тэр бол жижиг шүү. Олоочтой та нар. Он амар юм бэ та нар одоо дахиж юм байхгүй шүү. Энийг янзч өгөрөө гэж тэгнээ ахаа гэл. Тэгэл маргааш нь болоод би хурцэл машина дахиж үлдээчихэл дахиад явуулаа гадуур явж байгаа түрэл ирсэн чил миний машин ингээл гадаад биш орж ирэл байж тэгсэн чил биш гадаа байжсэн миний машин. Тэгээ гадаа гаргацсан болоо за загаал. Тэгэл орж ирэл энэ эдтэй уулзаа за сая ингээд аханд нөгөө тэр юм ажиллаа амжилчаад инглээ гэдгсэн чи Батбаахаа цагдаа уулзъя гинэ гадаа гэдэг чи. Тань дээдлийн байрны хүмүүс хэл шуган гаргаад хэл ам гаргаад байна гэж юм байна да гэд. Цагдаагийн найрах гал гарсан чи замын цагдаа зогч. Гайхаад сайн байна уу? Сайн байна. Энэ 83050 жолооч шүү. Тийм байна гэдгсэн чи. Энэ таны бичвэр гэдэг. Миний бичвэр яагаад энэ живж байгаа юм. Түрүүн таны машиныг хүн гаргаж аваад ухарж аваад машин мөргөөд. Наа сүүлийнхэд би сонсоогүй байна. Ямар аавар юм. Тэгээ машин мөргөөд тэгээд нөгөө нэг мөргүүлсэн машин хил ам гаргаад тэнгуул нөгөө хэд нь яг тухайн үед газ төлбөрийг нөгөө явуулсан юм шиг байна. Тэгээ миний машин төлбөрийг өгөөгүй. Тэгээ би тэгээ би хоёр өнгөлгөө хэлж өгөөрэй гэдэг баахгүй тэгээ би чинь урд зургцсантай гүүпэр нь юу хонкоодсон урд сэтг нь хагарсан тийм машинтай буцсан. Тэгээ үн айгу буугсан шүү дээ. Хамгийн гоё нэг сэтгийг ингээд тэр чинь яг Canon дээр харах юм бол жижиг байдаг байхгүй яг тэр чинь ингээд яг ингээд яасан онгол тэр чинь яг Canon дээр амар нийттэй болсон байхгүй яасан Батбаатараа онгол яг ингээд яваад гэсэн оо шүү дээ гэсэн Энэ яа дээ. хамгийн амар тэрийг Батбаахыг ирэхэд маргаж үзүүлээд энийг хараад амар инээт зураг авсан гэдэг шүү дээ. Энэ амар инээд тесттэй болсон. Тэрийг Батбаахаас миний машин Гурууд намайг юм гурууд дэвдээсэн байгаа. За тэгээ ахтаа нэг тийм өртөө өрдөжтэй одоо За тэгвэл жижигээс байсан юм шүү дээ. Тэгвэл хоёлаа тэрэндээ байн Хоол сэтгдээ болох юм уу гэж. Концептгэндээ гэлээ. За тэмцээн уралдаа эхлэх үү? Тэгээ нэвтрүүлгийн дүрэн байгаа. Нэг жижигхэн тэмцээн явуулаад хожигдсон хоёр нь одоо хоёр нэг тал. Зоргоо битэр нэг тал. Тэгэл дундаа нэг тэмцээн ч юм уу хоёр тэмцээн. Тэгэхээр тэмцээнүүдийг битээр мэдгүй нь сценийг одоо манай редактор найруулагч нар бэлтгэсэн байж байгаа. Тэгээд ялагдсан нэг дэлгүүр дээр очиод санамсаргүй байдлаа шүү дээ. Тэд хөөцний тэд хайл гэж хэлнэ. Тэр айл нь 100 мянга ч байна уу, 100 төгрөгч байна уу, 1000 төгрөгч байна уу, сая төгрөгч байна уу тэгэл даран даах минь. Өөрөөсөө хожиж юм шиг даран байна. Магадгүй өтөрч хожиж магадгүй шүү дээ, тийм шүү дээ. За. Окей. Тэгэх баха. За ингээд хамтдаа эхний тэмцээнээ эхлүүлцгээе. Дүүр байгаа. Вау таа. Эхний тэмцээн дөрвийг танилцуулъя. Тэгээ энэ та зүгээр 13-чгүйсэн. сууж байгаа амар штэ тий. Тэр нь амар штэ. Сага буу алгаа гэж тийм биз дээ. Энийг ингээд ардталтаа байна заяа. Ингээд ардталтаа энийг уйжгаад за энэ рүү оруулах нь байна. Энэ рүү. За тэгээд ингээд ирчүүд нь ардаа өчөө.
За ганц бүсгүйтэй урдаа уух тийм эрхийг. Боломжтой хань. За нэг л хөдөлтөө Баг учраас уу. Баг учраас багийн хоёр гишүүн хоёулаа оруулсан тохиолдолд цаг зогсож ялагчаар тодорно гэсэн үг. За. Нэг одоо хэр Ятаагүй ягааны хон цагааны хон. За өөртөө тааруулах нь шүү Урд дээ. өндөр нь яах юм? Яг тэгшгэ юу вэ штэ дэдлээ. эндээ Анхтай. орохоор л яах юм байна да. Гар оролцохгүй гэсэн үг үү? Гар орохгүй. Гар орох. Тэгэхээр Өндөр ингэж өндөр яг яаж таарах хараа вэ? ингэж Урд яг. тааруулах юм Өөртөө л мэдрэмжээр тааруулах юм байна. ингэж л тааруулахгүй. За байж яг хийх болоогүй шүү. Байж гэрээ. За явах уу? За байж Яах вэ? Бажаарай. Анхаарай. Гар орохгүй штэ хаа. Тэг нэг мэдчээ. Өө чи яас муухай савлчихв. Өө чи биних бас ямар сонир болчихоо. За байж гэрээ. За эхлэхүү. За байж байгаа. Анхаар. Савлуулж. Гараа авъя хаа. Байж би хөдөөний дараа. За явсан. Оо чи ямар. За би хийцэн шүү. Өө миний савлцсан. Хөдлөхгүй хараа. Оо чи ямар сони юм бэ? Сонстой. яриад бай. Ти яриад бай. Сонстой юм шиг. За хүлээ. За жоох. Хийдэж шүү. Аа? Хийдэж шүү. За Хийдэж шүү. Чаргуудаа. За би ингэж өгөө тусаа нэмээдсэн. Тусаа минь. Ёо. Бата сүүлийн нэвтрүүл дандаа өртөө болж байгаа шүү. За яг хаа танаас одоо юу дэнд мөнгө байгаа юм. Нөгөө нэг вон дуусна. За окей. Эхний тэмцээнд манай зочин хоёр оролцогч маань яллаа. За надаас та давуу тал олголоо. Тэгэхгүй ардаа ингэх юм бол би бол чадахгүй юм байна. За манай хоёр дахь тэмцээн. Эхний тэмцээн ялагдсан жоо ууртай байгаа. Хоёр дахь тэмцээн юу вэ гэхээр за нэг гишүүн нь нүдэ боогоод нүдэ ингээд таглчин заяа. За тэнгуүтэ банана хаслаад энэ ч нөгөө гишүүн сон тэрнийхээ ам руу авчиж хийнэ. Суусан гишүүн энэ ч дуурахгүй. Дуурчвал те ингээд нөгөө сонсголоороо бас ингээд мэдрэх боломж байгаа шүү дээ. За би сууя. Эхлэе. Би сууж. Өнөр эхэлчихв. Мондгара. Гүг хийх нь батгах юм уу? Тэгье. Би ерөөсөө Ингээд байж чаддаг юм аа. Чи ангаагаад байж байгаа юм шүү дээ. За. За Ангаах нь илүү хохирох болоо. Чи минь. Харин чи төв тоглож ирсэн гэж. Ингээд хальсан. Тэгээд хальснаа. Гүг. Хайд баримж Юу ч байгаа. хайсан шүү дээ. бүр бас туршлага байна нэ. Яг ингээ амар баримжаагаа авч ийн гинэ. Хүйснээ байх юм шүү. За зүг баха. Тэгж та. Хальснаа юм. Таарч минь амруу. За. Ингээд үгүй. За окей. Энэ харагдахгүй үстэй манайхаа. Одоо байрлал солихгүй шүү дээ. Манай үний самсан байдлыг. За холдор наа чи ихсэн Нөгөө байх тийш нь харуулаад Игцэн тавьчихна. байх шүү. Минут хараарай. Явж байгаа юу? Явж байгаа. За. Гүцтэй ч яхаа наа чи хальстай шүү дээ. шүү. Хастай юм чи. За. За эцээ. Дуусчихсан шүү дээ. Тийм банан дуус. Дуусгах гинэ хаа Оо дуусгах. тийм үү? Тэгвэл энэ чи банан нэг гахах нь үү? Эд дуусах багт амруулж ихэд. Шар тэгээ байраа солихстой байсан хөөе хоёр. Гүг одоо болцсон. Үгүй болоогүй. Оо баримт галтсан. За бачгаа. Тэгэхээр хоёулынх нь үдийг боох байж тээ ер нь бол. Одоо дуусаагүй шүү дээ хадаас Одоо дуусаагүй. дууссан. Дуусаагүй банан. Оо энэ ч одоо мөн. Амруу нь оруулаад болоо шүү дээ. Эдээ дууссан л болоо шүү дээ. Тий. За өнөөдөр жингөөл хоол банаа нийтлээ. За окей ха. Би суухаа баясах суухаа. Чи эдгэрээс суусан дээр хаа. Ер нь бол зөв юу хийсэн бэ шүү хоёлаа те. Зөв тактиктэй явсан байна те. Нэрэл яг чиглэл явлаасаа. За батгах юугаар явна. За яг гараа ингээд ам. Чи үзээгүй шүү дээ. За одоо тагласан шүү. Тагласан шүү. Явсан уу? Ажиллагдсан болцсон. Үгүй. Одоо энийг чимээгөө. Чимээгүй. Хоо заавал ингэ чимээгөө дээ.
Чимээ өгөхгүй. Чимээ Чимээ өгөхгүй. өгөх штэ. Минут явж байгаа Чимээ шүү штэ. Зоргоо минут явж байгаа шүү. Хай. Чимээ шүү. Ингэж байгаа чимээ өгөхгүй. Чи Оолн толчлаа. Оо яагаад юм бэ? Яава. Оо тэгшээ зоо суугаач. энийг чимээ өгөөд байна шүү дээ. Мөн наа чимээ шүүр ард цомцолдоо байна. За ой. Зоргоо амаанга. Ой. За манай яа. Амаанга та. Яагаад юм бэ? Ой. Амаанга та. Чи доош яваад шүү дээ. Ой. Ай тийм яач таа бэ? Зүгээр хийлгмээргүй байсан. Өөр болтоод байгаа юм уу? Болооч дээ чи. Юу л болчихсон юм. Чи яхаа хүзүүрэл хийгээд гिचээгүй гэх. Ангууд наа чиги чигээрээ биш. Ингээ уунжсан тэгээд юу өдрөө. Аа тавраа төгсөн юм уу? Аа тэгээ ингэдсэн юм уу? Би зөргөгийн амыг олчвол тэр чигээр ингэж хийж. Яа. Чи ингээд хэлсэн үзүүрээ гисэхгүй. Би яг үгдээ цэгийг үгдээ. Ямар тэнийг би ихтэй үгүй. Ингээд хийгүү Бана нэг элүүгээр шууд ингэчтэй. Шууд тоолроо. Йоо маягтаастай өрөнд орчлоо штэ. Яа. Илүү хөшөд өглөө. За. Тийм инээд мутахтай тийм. Ти чи өөрөө бултаадсан юм уу? Амаа ингээд Энэ үчи Ийш орж ирэн. амруу орж тулгандаа гэж удаад инээд нөө. Тэгээд нүдэсээ тэгээд баясаа яг хоолоор үрэх гэдэг. Бэлээ. тэгээд илгэдэг шүү. Тэг яц л үзэн доошоо унжаа. Яагаад ч орох боломжтой. Босгоч удаагүй. Тэгэл ингээд. Тэгээд. За тийм үү. За өнөөдрийн дугаарт манай жүжигчин Батхөө түүний үлгсэлт гэргийн Аманда нар оролцлоо. Гэвч бид хоёр өрөө даруул чадсангүй. За маш их баярлалаа. За тэгээд урилга хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Нэг хэсэгэн хугацаанд ч гэсэн бас нэг хэдлээ сайхан халуун дулаан яриа өрнүүлээд гоё явсан болов гэж бодож байна. За тэгээд нэвтрүүлгийн журам угаасаа ойлгомжтой. Одоо 2 дуу ножигдсан юм чаа. Тэгээд өөртөө очиод өрөө дараа. Тэгээд хэрвээ цаг завтай байвал явж болно шүү. Батлаажуулсан дээ шүү дээ юм аа. Яг дарж ийн үгүй юу? Яг дарж ийн үү? Яг хэдэн дөрний үү? Яг уншуулсан нүн үү? Тэгээ яг хасаж байгаа мөнгө төгрөг чи харах хэрэгтэй байна. Окей, тэр нь дээ шүү дээ. Манай нөгөө ивент гистэй маань гарын бэлэг хоёрт одоо ундаа өгөхийгөө боллоо. IST өгчээс боллоо. За тэгээ өөрөөр влогийн маань ерөнхий ивент гисчээр одоо 10 дугаарын турш энэ сизний турш хамтран ажиллаж байгаа манай Community Travel-ийн хамт олон хоёртаа тус үрдэн сая төгрөгийн эрхийн бичгийг гардуулъя. Одоо хаяны явах чи хэд үдэг юм нэг хүний нэг 4 5 сая гарна байгаа бах тий. Тэгээ тэрнээсээ сая төгрөг хасав. Одоо та хоёр бол нэг гэр бүл юм чинь бүр ингээд гэр бүлийн аяллаар явахдаа 2 сая төгрөг асуулчих юм шүү дээ. За. Тэгээ баярлаа. Тэгээд дээрэс нь манай өнөөдөр Солонгос хоолны бас гоё амтыг мэдрүүлдэг Холланжи рестораны маань хамт олондоо маш их баярлаа. Хоол амттай байлаа. Бүх зүйл талархлаа. Тэгээд дөрүүлээ яваад өрөө дарая да тий. Тэгээд Одоо эн чинь хэцүү баха. Яг хэдэн төгрөний үргэж мэдэх юм байхгүй. Очоогоо хоёр нэг нь хуудсыг нэлээд нэг нь дээрээсээ юм уу доороосоо тэд хэлгээ хэлнэ. Хидчихээс одоо тэгэл мөкө шиг өр гарчаа. Билээдээ гэсэн. За окей нөгөө үнд нь ч гэсэн хаа юу. Хаа тийм шүү дээ. Ерөнхий ивент хэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн. Community Travel
걔 50점. 형님 이거 전해달라고 하십니다. 아랑 어디 있어? 몽골 사람이요? 예, 몽골 사람. 몽골이 뭐가? 나도 슬퍼. 이 사람들은 누구야? 제 동생 좀 데리고 가야겠어요. 이제 그만하세요. 점심은 인간은 항상 사소한 실수 때문에 죽는 거야. 잔 허유를 먹었다 금방 하월. 근데 지금 또 왜 싫어? 씨발 뭐야? 고롱고롱 하라는 진짜. Урхны визтэй хөгшин гөлгөнөт. Монгол руу чи зайлуулж чадчихв. 이 좋은 찬스 다 없으면 먹었을 때. 작다도 일치. 다 끝났어. 이치카. 내일. 니 떨어질다. 부질질다. шаардлага гараад ширээнд нь яхаа суучлаа. эхнэр болж байгаа сонио ачимаа тийм. 가츠다시 죽으면 해줘. 따라가다가 마시. 몽골 여자들도 같이 간다. 뭐야 이 새끼들. 몽골 형사들이라고 들었습니다. 시발 모르는 거야? 하다 남아 내가 너가 알지겠어. 몽골 밴드인데 인기가 좀 있습니다, 형님. 이거 시장 바닥에? 어머님이 마음처럼 아슬발 энэ юм дэгнүү цагаан махны хаглаа хийдэг юм. Нэг орчуулдаг. Эхнэрс мөнгө явуулдаг байгаа энэ хоёр. 당신은 독특하게 태어났네. 오지 마라 이거. 어? 이게 지금 몇 번째냐? 못 믿겠어. 눈을 비쳤으면 나의 천사. 이 둘리 야지나 여러 살아있을 монголчууд ийм хогийн боддог байхгүй юу? In the house guru in Korea. Эрхэт төрөө. Игэн төрөө. Сүлэн цагта. Би цагта. 9-р сарын 19-ноос Sky Media, Go Plus, Mobicom бүгийн видео сангаас хүлээн авч үзээрэй. Хэдий рекламч гэлээ би хоол хийнэ гэж байхгүй мэнэ. Ахлахаа. Чаддаг юм аа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. За баяр та өрийн дотор явсаар хэдий битээр хожигдсан ч гэсэн хоёр зочноо дагуулад ирлээ. Сонгон хайрхан дүүргийн 10 дугаар хороонд хэдийгээр манай хоёр замаараа Улаанбаатар хэлтгээр орсон ч гэсэн сагсаар хагаад баяашууд аваад ирлээ гэдэг. Ирэх ёстой гэсээр байгаа Гад ядлаа гэж. За тэгээд шинэ эцтэр ирсэн байна. Тэгээд хоёрыгоо одоо эндхийн бичиг тайрхан дэлгүүрийн өрийн зэстэй танилцуулъя да. За тэгээ да. Тэгээд ерөнхийдөө өөр ингэж дарддаг юм аа хөө гэдгийг харуулъя. За Айлцгаж байгаа. Тэг айлцгаад байгаа чи. Нөгөө нэг хитэн дөрөв нь хөрөх болоо яа амар өдөр өнтөө өөр гарах үтэй. Ороо. За сайн байна. Энэ дэлгүүрийн боосоо. Ши цогц. За. За сайн байцгаана. Сайхан намарч гин үү? Ашиг орлого ариун уу? Ашиг орлого ариун бидтэй. Бичиг тайрхан дэлгүүр хэдэн жил болж байна? 20 гаруй жил болж байна. Оо, яг танах ажлууд болов. 20 гаруй жил доктор. 20 жил өрөөгөөгүй юм байна уу? Тэрийг л дарчих гэж. Тэгч өрийн дэвтэргээд нэг нэвтрүүлгээс та үзчихсэн үү? Өрийн дэвтэргээд Сонсчихсан. Гэхдээ би үзэж байгаагүй мэнэ. ер нь дэлгүүрийн ажилгээ зургт мургт үздэг үү хөглөнөөс өрөөлт те. Тийм болон. Харин тийм би гайхаад үзээгүй хөглөн бүр юу ч үлээ. Намайг үзөөгүй нэг юу. Тэгээд тэр нэвтрүүлгээс явж байгаа. Энэ маань C1 телевиз болон Баясаа зөргөөр YouTube хуудсанд байрлалтай. Тэгээд бид хэд маань 40 хэдэн дугаар хийгээд бас нэг айлуудын ганц нэг айлуудын өөр төглөөл явж байгаа. Өнөөдөр манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань жүжигчин Батхуу, за түүний гэр бүлийн хүн нүцлэнтэй бүсгүй. Аманда гэд хоёр хүн орж байгаа. Тэгээд битээр уул нь ингээд нэвтрүүлгийн югаар яадаг гэж өрсөлдөөд ядагдсан үр дарддаг байхгүй. Тэгээд уул нь хоёр зочнороо даруулчих гэж үнэхээр хичээлээ. Зоргоо маань инээсээр ягаад банан дээр инээсээр ягаад ажигдчихлаа одоо. Тэгээд хоёр дүүн дарахаар ирлээ. Тэгээд ямар ч байсан хоёр зочин маань болохоор яаж дардгийг те үнэхээр яг дарж гин үү үний юм уу шалгаж явж байгаа. Тэгээд их чи юу өрийн дэвтэр гэж байгаа юм. Байгаа. Үзэж болох уу? Болно. За.
За. Ийм юм байдаг штэ. Хүүминэ. Дандаа хотын төвд өссөн хүмүүс ээ. За ингээд харна. Эхнээсээр нь дарагдсан байгаа юу? Нилээд дарсан байна шүү дээ. Энэ хэдэн жил болж байгаа? Энэ новоо удаж байгаа дэвтэр байна. Удаж байгаа. Хөрхөн хуучирсан ба шүү дээ. Хөрийн дэвтэр хуучлах тусмаа, өнгөт орчлон явах тусмаа гэх. Яа. Ер нь араар л дандаа өрөөд байгаа юм байна те. Тэр нь эндээс эхэлж байгаа. 6 удас байгаа хаа. Сүүлийн 6 удас уу? Эндээс эхлээд ингээл дандаа байгаа. За, тэгвэл ингэч. Та хоёр маань нэг нь хуудас нэлээд нэг нь тоог нь хэлчих. За Хойноосоо идэх айлыг. сүүлээсээ 6 хуудсан л байгаа юм байна шүү дээ. Тий. Тэгэхээр нэгээс сугаагаа ордол хэлнэ гэсэн. Хойноосоо хамгийн идэх хуудас юм. За минийэр хэлж сүүлээс тэт хуудасны дэдгүүр мөргөө шууд хэл минийэр. За сүүлээс 3 дахь хуудас. За аль. 3 дахь хуудасны 1. За 6. Нүүр юм уу хуудас? Тий, нүүр л 6 дахь айл. 6 1 2 3 4 биш энэ чинь дарцсан өрнүүд байгаа гэх. Ихчээр тоолсон дээр баха. Тэг их шимж байгаа даа хөрөг. Нэгээс 3 хуудас гэсэн мэт. Яг нүүрээр нь тоолчихдаг чи. 3 гээд энтэл нь л та. Энийний 6 дахь гэдэг нь. Наа чи ерөөсөө нэг л хүн дараагүй байна. Энд дараагүй байна. Тий? Бусууд нь дарцсан байгаа юм уу? Тийм байна. 2 3 4 5 6. Хамгийн доотлол нь олчиж байна. За нилээл ясв шүү. Арай олон 70,000 ба тий. За, окей юу гэдэг айлв? Энэ болохоор бас барилгын ажил хийдэг бас олон хүүхэдтэй айлах. Олон хүүхэдтэй. Тий. За энийг битээр өрөөнд дарчи. Та уцыг алуу. Дугаар нь манай нөхөртөө. За нөхрийн чод. Баясаг дарчи би нөхрийн алуу. Тэгээ. Би өгнөө. Тэгээ. Токогийн найз гэсэн үү? Тий. Сокон найз. За дүн дарчноо. Яг үнэн л угаастай хаа. Дарж л угаастай. Тий 70,000 л байгаа даа. 708 байгаа байхгүй. Ер нь 700-800 мянган үр дарсан. Тийм ихээр хүмүүс баг өгөхгүй бах тий. Ер нь байгаа. Байх уу? Тэгвэл бас Түүний ах ийм л Харагдсан. Мөнгө нь харагдсан. 75-аас л авч ин да 70-ыг өгч ин доо. За өгнө. Таны дансрыг өгч. За. Тэгэхдээ угс та өөрөө яасан юм чи? Тийм шүү дээ. Таал авах юм чи. Хаан баг уу? Тий, хаан баг. За нэ өр орсон шүү. За баярлалаа. За одоо ингээд манай хоёр зочин маань ингээд балаар гоё дарчих. Ана балаа гэж байгаа шүү дээ. За энэ Дарваа талаар нэр нь хэн байсан бэ гэж? Ялбий талаар хаа. энэ соконаз гэж юм. За нэг ингээс ах. Нэг айлч гэсэн өргөө болгээ. Нэрийг битээ дараа хараа. Гүй. Хинийхэн дарагдсан мэддэхгүй шүү дээ. Гүй ингээл болох. Нэртэй уртаа. Юутай утсан. Хоёр ч бас дотроо ямар харалтай бэ. За ямар ч хэлсэн ингээд дарлаа. Та уцыг олоод өгөөч төгөөч. За окей. Өгч. Энд чи сэтний өрн таарчихгүй яаваа чааваас гэсэн тийм айл байна уу? Байна. За ямар айл вэ? Толгоосон ээж ч гинэ те. Тий. Үгүй заавал тийм биш шүү. Зүгээр Ер нь нэг жоохон хэцүү. Бас нэг ажил хийдэг ч гэсэн бас юм болж өгөө бас нэг тий. Тийм хүнд байгаа жишээ нь Талхуу хойрог биш юм хийгээл. давааны Чимбаяр даваа гэдэг ихнэр нөхөр хоёр бас 4 5 хүүхэдтэй. Бас амьдрах гал нэг хичээгээд байгаа. Тэгээд бас боломж нь болдгүй. Тийм үү. 115-ны эцэг өртөл одоо сар болох гэж. За. Өөр ямар юм бэ? судлаа те. За та юу соког олоодох гэж. Та юу ажиллаа хийхгүй шүү. Зөвхөн буу халаад байсан. За би ч харъя да. Одоо яа боллоо. Ер нь нэг нэвтрүүлэгт оролцоод байгаамаа танаа өрийг дарж өгч байгаамаа тэгэхээр нөгөө найз чи утас хийдэлээ утсан дээр байгаа юм бол өрийг дарж өгөх гээд байгаа байхгүй юу? За би энэ найзтай чинь дүр яриад та за. Хин гэж хүмүүс асуудаг. Хин гэдэг хүн ба. За нугаа гэсэн. Нугаа. Найзын нэрийг бариад ирээд танаас тэл авсан юм биш үү? Тэгээ аттай юм. Сокогийн нэрийг бариад. Тийм байна. Гэхдээ яг нөө сокогийн да хүүхдүүд нь хүнсмэс авч өгсөн. Бано? Бано. Оо сайн байна уу та? Сайн байна. Нугаа гэх юм уу? Тийм байна. Оо сайн байна уу? Би нөгөө нэг өрийн дэвтэр гэдэг нэг нэвтрүүлгээс явж байгаамаа. Юунасаа? Өрийн дэвтэр гэдэг нэвтрүүлгээс. За. Тэгээд харин та хэд нөгөө нэг энэ бичигт хайрган гэдэг нөгөө танаа доотлын дэлгүүр байдаг штэ. За. Тэрэн дээр та хэд маа нэг хүнсний юм аваад нэг 70,000 төгрөгийн өртөө байгаа юм байна штэ. За. Харин тэгээд манай өрийн дэвтэр нэвтрүүлгээс яваад нэвтрүүлэгт маань өнөөдөр нөгөө жүжигчин Батхүү ах гэр бүлтэй
Нэг чинь дуусч юу? Нэг шиг юм байлаа. Нэг удаа би залгацсан чи таны дансандах тийч хөрөлцгөө. Байна уу? Тэгээд нөө баян шөнийн дэлгүүр дээр ирээд бидэд ингээд санамсаргүй байдлаас нэг айлын өрийг дарж байгаа юм. Тэгсэн чи танах нэг 70,000 төгрөгийн өртөө байжээ. Тэгээд тэр өрийг чинь дарчлаа шүү хөө. За баярлалаа. За тэгээд жүжигчин Батхүү болон түүний гэр бүл дарлаа шүү. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд Ахаа өрсөлдөөрэй. ахаад өрсөлдөөрэй. Одоо санаа зовхон нөгөө дэлгүүрээр орно шүү. За. За окей баярлалаа. Тэгээд өнөөдрөөс нэвтрүүлгийнхээ тайлбарт нэг хүн олоотгож битэр бас нэг яаж хоосон байх юм бэ чи бас. зүгээр Түрүүний 100 хэдээ яачтай 100. За тэгээд тэгвэл тий. За тэг. Тэгс яг нөө өр дарах хүмүүс нь арай баг өр. Зочтон 100 хэдээ. Тэгтээ гарын домштой юм чи. Рэндом гэдэг ойлгож байгаа шүү дээ. Хиний их гэлээ. Юу даваа гэдгийг нөхөр нь. За. Тань даваагийн утас нь байгаа юу? Энэ дугаар нь байна. 86 Хэдэн дөрвөөр 112 мянга лөө. тий 115 100. 115. Ма энийг уншиж. Даваа. Даваатай. За эзэнтэй нь яриулаа. За Гөө яхаа шийдвэр чирээч чаач зүгээр. Та өөрөө. Тэг. Хүн ер нь санхүүгийн ихслэл үрсгэрих юм энгийн болох юм. Шингээд зүгээр юм яаж юм. Ахаа тэр машины хамрыг мартаарай мэн дүүнэр. За яах вэ? Тэр сэтг яах вэ? Тэр мэх юм бол яах вэ? За нацаа. Та хэд буцчих та яриад хэлчихгүй юу гэсэн дээ. Жижигчин Батгуугийн ингээд яага нөгөө Колия за даваах өрийг даръя. За тэгээ. За тэгээд нэвтрүүлэг одоо чи зургатаарч гарчин. Тэгээд дээрэс нөгөө нэг YouTube хуудсан дээр байрлалчих учраас тэгээд олоод хараад мэдчихгүй л үтэй те даваа маань. Тэгээд ихшээ нэг чи манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа Холонжи гэдэг ресторан байгаа. Манай жижигчин жижиг ресторан. Тэгээд энэ рестораны хамт олонны зүгээс нөгөө энэ манай хоёрыг ирэхээр сүүлийн даваахийн хоёрыг ирэхээр нь гэр бүлтэйгээ бас 5-6 хүүхэдтэй гэсэн шүү дээ. Гэр бүлтэйгээ хамт үйлчлүүлээрэ гэдэг энэ 100,000 төгрөгийн ваучер бэлгэлчих. Тэгээд энэ ресторанд очиж манай жижигээ өөрийн биеэр бас баярлалаа. Жижигээ зөөгч хийж байгаа. Тэгээд та дараагийн удаа дэлгүүрт нь орж ирэхэд нэгд өргөө болсон, хоёр тийшээс хоол идцгээ гэж гоё баярт мэдээг дуулсан. Тэгээд таны ажиллаж байгаа амжилт хүсье. Баярлалаа. Маш олон хүнд ингээд байнга өргөж тусалж яваарай. За баярлалаа. Энэ олон үед итгэвлэлж байгаад баярлалаа гэж. За бас нэгэн гоё дугаар. Ингээд энэ төрөө өндөрлөг тийшээ хандж байна. Тэгээ хаа байсан хол одоо баян шөнийн шинэ эцэст хоёр зочноо дагуулж ирээд бас зүгээр ч явахгүй хожигдсан мөртлөө бас нэг айлын өрийн даруулаад өрийн дарах хүмүүсээс их хэмжээний үнийн дүнтэй ч явсан. Зочтон 100. Тий, тэгээ баярлалаа. Өнөө цагаас одоо хуваалцаа хөлцөөс баярлалаа. Манай Аманда маань өнөө орой Турк явах гэж байгаа. Тэгээд өнөөдөр нислэгтэй мөртлөө энийг ажлын хажуугаар бас цаг заваа гаргаж ирсэнд маш их баярлалаа. За өрсөнд баярлалаа. Бас нэг ажил, бизнес, уран бүтээл бүх зүйлд нь одоо сайхан өөдөө дэше явах болтгоо. Тэгээд хамгийн сайн сайхныг өсөөрөж байна гэр бүлд нь. За баярлалаа. Тэгээ бас юм гоё бусдад бас нэг жоохон ч гэсэн сэтгэлийн дэм тийм ээ. Юм бас нэг тусалж дэмждэг юм нэвтрүүлэг хийж байгаа хоёр өдөө маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд ер нь амьдаа бие нэ хайрал тий. Жоохон ч гэсэн тийм болоход тэр хүний сэтгэл ямар гоё болох вэ гэдэг тэр зүйл чинь сайхан шүү дээ. Тэгээ дүүнэртээ баярлалаа, сэнийг гэсэндээ баярлалаа. Маш их баярлалаа. Та хоёр одоо нэг ундааны тухай кино хийгээч. Энд хэмэд тэгээд найруулаад продюсер хийгээд үү. За тэгээд өрийн влог энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Бүх хүн тусч чадахгүй гэсэн бидэнд одоо өөрсдийн хэмжээнд хийж чадах бяцхан жижигхэн ажил маань энэ байлаа. Өрийн влогтой хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Бэм гариг болгоны орой сэргэлтээр хүлээн авч үзээрэй. Мөн баясаа зоргоо YouTube хуудасаар бас үзээрэй. Та бүхэн маш их үзэж байгаа, маш их үзэлтэй байгаас subscribe ерөөсөө явахгүй байгаа шүү. Бид хараад байгаа шүү. Тэгээд миний тийм ууртай гомдонгоо. Тий. Амар дэмжээ subscribe нь авахгүй. Лайк нь 3,000 төгрөг хүрчээ subscribe нь явахгүй л байгаа гэхдээ. Хөөе бид төр хийсээр л байх болно. Өрөө дээр та хамт байсандаа баярлалаа. Бүгдээрэнд найртай шүү. Бам. Яа.